Яг одоо миний хэлэх шинж тэмдэг хэрвээ илэрчих юм бол тань лайктаар түлтгэж. За ядарч цөлдөх ирчвчгүй болох, за үсэн унах, за мөн одоо хомос хэврэгших, дархлаас улрах, их амархан ханиач хөгнөө хүрэх, за анхаарал төвлөрөлт муудах, их мартамтай болох, за өтгөн хатах, за мөн одоо зогт татах, бид нар сайн зүйл тохиолдно, муу зүйл тохиолдно гэж яриад байдаг шиг зогт татах гэсэн. За шарах их удаан идэх, нойр гүйдэлд орох, за эдгээр шинж тэмдэг хэрвээ илэрж юм бол энэ бол за эрдэс болон витамины дутагдaltaй холбоотой нийтлэг илэрдэг шинж тэмдэг байх нэ. За тэгэхээр эрдэс ямар үүрэгтэй вэ гэвэл бидний дээр яс байна, булчин байна, за мэдрэл байна, зүрхний үйл ажиллагааг ерөнхийдөө одоо үйл ажиллагаа хэвэн явагдахад зайлшгүй хэрэгцээтэй тэр одоо түүхийд нь бол эрдэс бичдэг. За харин витамин бол яадаг вэ гэвэл хүний бие махбодын хэвэн үйл ажиллагаанд оролцож идэг нэгс нь гол шатхуун, гол одоо хэрэгцээтэй бас түүхийд нь бол одоо витамин бол байж идэх юм аа. За тэгэхээр бид нар хүнсээрээ мэдээж эрдэс витамин авч явах ёстой. Гэхдээ зайлшгүй тохиолдолд бид нар эрдэсийг ямар нэгэн байдлаар авах нэмэлтээр авч явах боломжтой. Гэхдээ би нэмэлтээс авахаас илүүтэйгээр үр дүнтэй нэг аргыг хэлж өгье. Бид нар эрдэс болон витамин 1 шингэн хүнсээр авах боломж биднэрт байна. За 30 жилийн түүхтэй бүгд нэг Солонгос улсын Nuke Care брендийн бүтээгдэхүүн байж байгаа. За өвчтний доторх хоол хичээлээс авах шим хичээлийг илүүхээр сайжруулад өгсөн байна. За эдгэрэлтийг илүүхээр одоо хурцад тусалж идэг. За өвчтний дээр тэнцвэртэй хоол хичээлийн номер 1 брэнд бол байж идэг. Тэгэхээр үүнд бол нийт одоо 29 төрлийн одоо амин дэм эрдэс бодис бол агуулсан байж байгаа. За илүү ихээр анхаарал татаж хэлж өгөх зөвлөнгөл уураг их өндөр тунгаар агуулсан байна. За омега 3 агуулсан байж байна. За L-аргинин гэж агуулсан байна. Энэ бол хүч тамирыг илүүхээр сэлбэж өгч идэг. Тэгээд ялангуяа тэр нэг хүмүүсийн тэр ядарч цөлдөөд байгаа, за их тэнхээгүй болоод байгаа үед бол илүү сайн тусалж өгч идэг, маш сайн дэмжлэг болгож өгч идэг тэр амин хүчлийг бол хилээд байгаа маа. За тэгэхээр мэдээж энийг ямар хүмүүс илүүхээр хэрэглүүл зүгээр гэдгийг хэлж өгье. Мэдээж одоо хавдрын эмчилгээний үед. За хавдрын эмчилгээтэй холбоотой нөгөө хоолны туршилт буурсан хүмүүс л хэрэглэж болно. За хагалгааны өмнө бол дараа бас хэрэглэж болно. Энэ нөгөө хоол хичээлийн бас дутагдал одоо үүсээд үүнд толботой шарах удаан идгээд идэг. Энэ үед бас илүүхээр хэрэглэж болно гэсэн үг. За хим эмчилгээний өмнө бол дараа явж байна. За бүхэл хоол идэж чадахгүй хүмүүс бол хэрэглэж болно. За өндөр настай хүн жирэмсэн байж хүүл ээжүүд ээж их хэрэгцээ амин дэмийг халаад байдаг үед бол энийг хэрэглэж болно. За мөн одоо тасгал хөдөлгөөн хийж байгаа, фитнес хичээлж байгаа залуучууд бол хэрэглэж болно. Энэ уур их өндөр агуулсан учраас маш сайн үр дүнтэй эрсцийг илүү сайн нөхөж өгнө. За тэгээд нэг цагаан алтан байж гэн, дэглэн барьж байгаа хүмүүс байж гэн. За 3 наснаас дээшээ бүх насныхан бол хэрэглэж болно. За шимт хичээлээ нөхөх, дархлаагаа дэмжих зорилгоор хүнийг бол хэрэглэж болох юм аа. Энэ тэгээд юм биш учраас ямар нэгэн хугацаа заах чиглэлийн курсээр хэрэглэх гэсэн юм байхгүй. Дархлаагаа дэмжих, за саяхан хэлсэн энэ заалтуудын үед болон дархлаагаа дэмжих эрдэс амин дэмээ нөхөх зорилготойгоо та хизээш хэрэглэж болно гэсэн. За тэгээд Солонгос төр хагалгаа гэдэг эмнэлэг болгоны доор нь үүнийг бол ингээд дарж идэг юм байлээ. Тэгээд эмчнүүд ч гэсэн бас санал болгож идэг юм байлээ. Тэгээд мэдээж хэрэгтэй зүйлээр нэг эргэж эмнэлэгт очих нь бол хамгийн зөв бол сонголт байж байгаа. Тэгээд бүгдээрээ дараагийн чухал зөвлөгөөр иргэн уулзлаа. Баяр та.